Банкны хуулийг бол юу гэж харж байгаа гэхээр аж ахуй нэгжүүдийн одоо энэ нийтлэг эрх ашиг сонирхлыг төлөөлөх, за тэгээ бизнесийн одоо бас энэ орон зай орчныг чадахжуулах ийм одоо дэмжиж ажилдаг аймаг болон нийслэлийн үндэсний хэмжээний байгууллагын одоо эрх зүйн орчныг одоо сайжруулах гэж байгаа хууль байна гэж би бол одоо хувьдаа дүгнэж байгаа. За үеийн үед танхимын ерөнхийлөгч болон удирдах зөвлөл үргэлжил одоо улс төрийн төлөөлөл, улс төрийн нөлөө орж ирсэн. За тэгээ шинжилсэн найруулга дээр үр дагаврын нөлөөн дээрээ ч гэсэн ер нь бол одоо энэ улс төрийн нөлөөг бууруулах тал дээр одоо ер нь улс төрийн нөлөө байдаг энэ нь өөрөө сул талаа гэдгийг өөрсдөө тодорхойлоод гаргаад өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ танхимын хараат бус байдлыг улс төрийн намуудаас ангид байх, улс төрийн нөлөөтэй одоо гишүүнийг ерөнхийлөгчөөр эсвэл одоо удирдах зөвлөөр томилдоггүй байх одоо яг ямар энэ одоо хуулинд одоо шинжилэл хийгдсэн юм бэ гэдгийг асуумаар байна. Яагаад тэгэхээр ялангуяа улс төрийн одоо энэ нөлөө бүхий дээрэс нь топ 100 шалгаруулж байгаа компаниуд нь өөрсдөө дандаа одоо хараат нэг групп компани, охин компаниуд эсвэл одоо уул уурхай, банк санхүү, за шатхуун бензиний л одоо ийм л одоо 3 салбарын компани л одоо шалгардаг. Топ 20-д бол одоо тийм л компаниуд байгаа. Тэгэхээр эдгээр компаниудын нөлөөлөл нөлөөлөлт автахгүй байх одоо яг ямар энэ хуульд шинжилэл хийгдсэн юм бэ? За хэрв үйл ажиллагаанд улс төрийн нөлөөлөл автах ийм нөхцөл байдал үүсэх юм бол за эсвэл одоо энэ тохиолдолд одоо энэ хуулийн дээр яг ямар хариуцлагын механизмыг тусгаж байгаа юм бэ гэдэг асуултыг асуучаад тодруулъя. За асуурын гав гишүүн хариулъя. Тэг мантхай гишүүн бол яг л энэ гол юуг нь олоод харцсан байна. Тэгээ мантхай гишүүнд бас талархал илэрхийлье. Мөн логжо ерөнхийлөгчд бас талархал илэрхийлмээр байгаа. Энэ хууль батлагдвал шинээр одоо тэр дарга сэргээ сонгох асуудал үүснэ. За тэгээ тэн дээр шалгуурын заалт орсон байгаа. Тэр нам бус байх хэрэгтэй гэдэг. Өнөөдөр бол яг зөв бодит байдал бол одоо манай логж ерөнхийлөгч бол Монгол Ардын намын баг хурлын гишүүн. За дээрэс нь одоо Монгол Ардын намын даргад өрсөлдөж исэн юм хүн байгаа. Тэгээ хэрэгцээ одоо дахиад сунгаад норыг бол намаасаа татгалзах асуудал үүснэ гэсэн үг. Ерөөсөө л одоо бидний энэ гол энэ хуулийг одоо эр зэрэг гаргаад манаас энэ тэнхмээ дарга болон энүүд хэмжээд явж байгаа асуудлыг одоо бид энэ бизнесээ цэвэрлэе. Энэ хийсэн энэ улс төрчөөсөө салъя. Урд өмнө яагаад энэ тэнхмийн хууль явагдгүй байсан бэхээр дандаа л УБХ-гийн гишүүн, за эсвэл одоо баг хурлын гишүүн, за иргэний зориг ногоон намын дарга гэдэг дандаа л улс төрийн харьяалалтай хамааралтай хүмүүс байсан. Тэгээ тийм учраас тэр хуулиа өөрчлөх сонирхолгүй байдаг байсан. Зөвхөн дүрмээрээ одоо дарга сэргээ сонгодог. Өөрийгөө нэг сонгочвол дараа нөгөө хугацаагаа сунгах хүсэлтэй болдог. Ерөөсөө нэг улс төрчдгийг бэлтгэх ийм шат дамжаа болж ирсэн. Аль эсвэл одоо ялсан намын одоо халаасны төрийн бус байгууллага болж явж исэн. Энийг л өнөөдөр засъя гэж байгаа. Тэгээ би бол одоо мантхай гишүүнийг бол болж игэл яг энэ ажлын хэсэгт нь ороод ажиллаасаа гэж хүсэж байна. Гэдэг л одоо үг хэлмээр байна. За мантхай гишүүн тодруулъя. За тэгэхээр яг ер нь бол танхим бол өөрөө аль нэгэн улс төрийн нөлөө автахгүй хараат бус одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Яг аж ахуй нэгжүүдийнхаа бизнес одоо эрхлэгчдийн энэ орон зайг нэмэгдүүлэх, сайжруулахын төлөө ажиллах бол байгууллага байгаасаа гэж бол чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тэгээ энэ хуулийн шинжилэл дээр нэг ийм зүйл орж ирсэн байгаа. Салбарын танхим байгуулах 50-аас доошгүй одоо энэ босхийг тавьж өгсөн байгаамаа. Энэ өөрөө салбарыг төлөөлж чадах уу гэдэг нэг асуулт байгаа. Тэгээ 50 гэдэг тоог яг ямар үндслээр гаргаж ирсэн бэ? Энэ өнөөдрийн хүртэл энэ төлөөлөл хангагдаж чадчихэв үү? Тэгээ би түрүү хэлсэн топ 100 шалгаруулалтанд компаниуд өрсөлдөөд тодорхой түвшинд энд нь орчих юмсан гэдэг ийм ирмэлцлийн төлөө одоо бас шалгаруулаад шагнагдчих юмсан өөрийгөө компаниа таниулчих юмсан гэдэг зарчмаар одоо ингэж өрсөлдөж танхимд ч одоо бас гишүүн болоод явж байгаа. Тэгэхээр энэ түрүү хэлсэн шатхуун бензин, уул уурхай За хин хариулах. Гав гишүүн.
Тэ энэ 50 гэдэг болохоор нөгөө бид нар зарим нэг бизнесийн салбар бол бас тийм олон оролцогчтой бас цөөхөн оролцтой салбарууд байгаад байдаг. Тийм учраас 50 гэдэг тоо тавьсан юм аа. Тэрнээс чи одоо 50-аас дээш хидж байж болно. Одоо жишээлбэл шинэ одоо юу гэдэг хоршооны тэнхэм хүртэл байгуулж болохоор байгаа байхгүй. Хоршооны тэнхэм гээл 50-аас дээш одоо хоршоо нэгтжүүл тэнхмээ байгуул, салбар тэнхмээ байгуулаад тэгээд тэр бидний нөгөө хөгжүүлэх гээд оролдоод байсан тэр хоршооны бодлого аваад явууч боломжтой болно гэсэн үг. Тийм учраас энийг чөлөөтэй тавьсан. Одоо тэдэн салбарын одоо тэнхим байна гэдэг хатуу тооцоогаагүй. Тэгэхгүй бол одоо бид цэвэр ерөөсөө л уулуурхаа тэр нефт, банк гэсэн 3 салбар дотор л ингээ хэрэглээд байгаа байхгүй. Тийм учраас одоо жидүүкээр бүгдийг нь авчиад тэр жидүү рүү хийж чадах. Гэтэл жидүү гэдэг нь дотор айгүй олон салбар бизнесийн үйл ажиллагаа байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яг тэр бизнес үйл ажиллагааг нь дэмжих бодлого нь гарч чаддгүй. Цэвэр яг жидүүкээр татврын аль эсвэл одоо татаасын л гэдэг л хоёр. За ажлын хэсгээс тодруулъя. 4 номер. За мандахаа гишүүний асуултанд хариулъя. Ажлын хэсгийн гишүүн цаагдаа. За хуулийн төслийн 9-р зүйл дээр бол тэр нөгөө ерөнхийлөгч улс төрөөс хараад тусах асуудлыг зохицуулж гисэн байгаа. Энд бол улс төрийн намын харьяалалтай биш. За тэгээд аж ахуй үйл ажиллагаа 10-аас доош жил эрхэлсэн. За удирдах зөвлөлийн гишүүн байна гэж байгаа. За өөрөөр хэлэх юм бол тухайн ерөнхийлөгч нэр дэвших юм бол аймаг нийслэлийн салбарын танхимын удирдах зөвлөөр дамжаад тэр танхимынхаа дарга болоод тэгээд үндэсний танхимд орж ирж дараа нь ерөнхийлөгч дэвших тийм боломжтой болж байгаа. За дараагийн асуулт нь болохоор энэ 50 гэдэг тоо бол 1995 онд батлагдсан хуулийн тоогоо ер нь ингээ аваад яваад байгаа юм. За шаардлагатай гэх юм бол нөгөө ажлын хэсэг байгууллагатай явах юм бол энэ тоог дээшээ доошоо бууруулах тийм боломжтой гэж харж байгаа. Гол нь орон нутагт яг 50 аж ахуй нэгж нийлээд аймгийн танхим байгуулсан тохиолдол өнөөдөр байхгүй болохоор яг энийг хит өсгөж болохгүй. За харин эсвэргээрээ салбарын танхим. За Цэндийн Баатар хөгшүүн алга байна. Чинбатын ундрам